За бидний амьдрал яг морин хуурын хоёр чавхц шиг ийм хоёр зүйл дээр тогтдог. За ягаад гэвэл хэрвээ морин хуур маань нэг чавхцтай байсан бол хөг гарахгүй, хоёр болж яж яах төгс төгөл төр өнгө хөгийг гаргадаг. За энэ бол бидний амьдралд яг тэр чигээрээ буудаг. За энэ юу вэ гэвэл нэг нь зовлон, тарчлаан, гаслан, нөгөөдг нь хайр гэж байдаг. Хэрвээ бидний амьдралд нэг нь байх юм бол жишээ нь зөвхөн аз жаргал, хайртай байх юм бол бид нар бол амьдрал хазгаарж эхэлнэ. Яагаад вэ гэвэл заавал тунгийн тааруулж явах хэрэгтэй. Хэрвээ бас дандаа зовлон, тарчлаан байх юм бол бид нар бас ноён нуг руу хугарна. Бид нар амьдралд маш их хөл алдна. Тэгэхээр энэ хоёрыг тэнцвүүлж явах хэрэгтэй. За өвстэй газар мал тогтдгоо, жаргалтай газар хүн тогтдгоо гэсэн нэг тийм хуучны үг байдаг. За энэ үг бас ортой. Ягаад энэ үг их утга маш өндөр утга илэрхийлдэг вэ гэвэл бас л энэ дээр л бас тулгуурлаж байгаа зүйл гэсэн үг. Бид нэр жаргалтай газар яагаад тогтдгоо вэ гэвэл хүнд сэтгэлийн өдөөлт гэдэг нэг тийм сонин зүйл байдаг. Сэтгэл зүйн өдөөлт гэдэг. За энэ юу гэсэн үг вэ гэвэл бид нар ямар нэгэн сайхан зүйлд удаан байх юм бол бид нар уйдна. За тэрнээсээ залхна. Тэгэхээр бидний сэтгэл зүйд яах хэвээр заавал тийм сэрэлт, шин юм биднийг хөдөлгөж явах хэвээр зүйл байдаг. Тэрийгээ бид нар бол хайж эхэлдэг. За ингээд нэг ажралтай байсан хүн чинь дотроосоо яах вэ? Нөгөө нэг өдөөлтөй хайж ирнэ. Тэгэхээр л дахиад нөгөө нэг хоёр чавхтас яах вэ? Аль нэг нь хоёлоо байж ижил тунгийн яах вэ? Тааруулна гэсэн. За зовлонтой газар бас бид нар бас энэ зовлон хизээ дуусах юм бол энэ бол хизээ энэ төгсөх бол гэсэн хүлээлт байдаг. За тэгэнгუთ бид нар аз жаргал ирдэг. Энэ дээр бас бидний тарих бас сонио ажилдаг. Ягаад гэвэл хэрвээ бид нар багада нэлээд хүнд байдалтай өссөн бол том болоод бас аз жаргалтай байхад нөгөө нэг багын байсан зүйлийг бид нар бас дотор зүйл маань бас тэрийг хайдаг. Ягаад би өөр болчихов? Нэгсэндээ хуучин зүйлээ тархинд байсан хуучин зүйлээ яах вэ? Дахиж сэргээхийг оролддог. Энэ бол бидний өөрийн зан аран шиг. Тэгэхээр бид нар амьдралд дахиад хэлгээд юм ганц хайр байх юм бол бид нар бол доголдно. Мэдээж бас ганц зовлон байх юм бол бид нар бол нэг хөгдөр тоглож байгаа хөгжим шиг болно. Тэгэхээр бидний амьдрал баг боловч заавал бид нар яхаа зовлон, тарчлаан, гаслан байх ёстой. Гэтэ бид нар энийг өөрсдөө тунгийн тааруулах хан зөв. Тийм учраас биднэрт бол хайр дээр бид нар тулгуурлах гэж оролддог. Хүүхдүүдээ бид нар хайр дээр өсгөх гэж бүх юм бэлдэж өгж, бүх юм тааруулж, бүх юм тэдний сэтгэл нийцүүлэх гэж оролддог. Ингэж бид нар явдаг, ингэж бас явсаар ирсэн. Гэтэл тэднэрт яг бас ийм зүйл хэрэгтэй байдаг. Заримдаа ч гэсэн бас юм гашуун байвал хэцүү байна. Заримдаа ч гэсэн бид нэр амьдралын гашууны хүүхдүүдэд амсуулж байх нь чухал. Гэхдээ тэрийг бол бид нар өөрсдөө тунгийн тааруулж чадна. Хэрвээ бид нар бидний хүүхдүүд багада ялангуяа 13 наснаас өмнө зовлон хамсаж ивэл тэр бол сайн зүйл гэж бид нар ярьдаг. Ягаад гэвэл тэнд бол хүүхд жинхэнэ эрэгтэй хүүхд бол жинхэнэ эр хүн болж өсөх тулгуур тавигддаг. За эмэгтэй хүүхд бол тэнд бол том болоод маш зөв сонголтыг хийх тулгуур нь тэнд бас тавигддаг. За иймээс бол морин хуурын хоёр чавхц шиг бидний амьдрал яг ингэж хөглөгддөг. Нэг нь дээд өнгө, нөгөөх нь доод өнгө шиг. Нэг нь зовлон, нөгөөх нь аз жаргал. Тэгэхээр энэ бол хоёулаа байх хэрэгтэй. Ялангуяа зовлон, шаналл, тарчлаа энэ бол багч гисэн бидний амьдралд байх л ёстой зүйл. За үнийг бас бид нэр дараа нь бас дэлгэрүүлж, ухаж, төнкөж тийм үү ярих болноо. Анхаарал тавьсанд баярлалаа.